За энийг бол яг та өөрсдөө крудод ээж төр дээр ингээд ийм том палан зурагтай болцсон багт болон заяа. За энэ зураглал дээрээс бид нар рекорд одоохондоо локал дээр хадгалж байгаа. Та дээр яг дахиж үзэх эсвүүд дээр тусдаа юм веб видео хоостн дээр тавьж агаад тийж регистр бүртгэл хийгдэж агаад тэгээд үзэхэр юм байна. Цэнгүү сүүл дээр нь сонсож байна уу? Цэнгүүнэ цэнгүү. За тэгээд дахиж үзэхэр яана. За энэ бичлэгүүдийг нэг дахиад нэг бүртгэл хийсэн хүмүүстээр зөвхөн үздэг байдлаар байвал бас зүгээр байгаад байна. Тэрийг яаж хийх юм бэ? Яахаар байна? Тэрийг нэг бодороо за. Локал дээр бол компьютер дээр ингээд хадгалах юм байлаа. Шууд веб хост руу хадгалж болох юм байлаа. За ойлоо 10:30 мэдэн дээрээс бид нар ямар хөдөлгөөн орох вэ? Одоо нэг цагийн хугацаа орж иж байгаа. Crude oil-ийн мэдээ бол 3 дахь өдөр болгон гарч идэг. Ийм мэдээ. Тэгэхээр энэ мэдэн дээр яаж оролцох вэ гэдэг дээр анхааруул хоёр юм байгаа. За эхлээд мэдээний подкаст хэдээр гарах вэ гэдгийг харах хэрэгтэй. За одоо энэ чинь нэг хасны 4 саяад орж ирж байна. За энэ forecast. Actual бодит байдал дээр хэр гарах вэ гэдэг энэ хоёрыг салгаж үзэх хэрэгтэй. За actual-ыг бас тооцоолдог юу байгаа. За тэрийг болохоор яаж харах вэ гэхээр crude бол API гэдэг ингээд хайчих. За тэгээд энэ investment.com дээр бас ингээд гарч ирж байгаа юм байна. За тэгээд эндээс одоо бол actual 3.5 сая гарах боломжтой байна гэдэг тийм. Тэгэхээр crude oil-ийн хувьд бол одоо энэ дээр ямар дүгнэлт мэдэн дээр орох вэ гэхээр нэгдүгээр мэдээний өмнөх өсөлтүүд бол хангалттай хэмжээнд гарцсан байгаа гэж ингэж харагдаж байна. За хоёрдугаарт ерөнхий том хайрцагтлуудын хувьд доороо ингээд нэгэн алдаа өгдсөн. Дээрээ дахиад нэгээр дутуу байдалтай. Одоо хоёр талаас дутуу байдалтайгаар ингэж хийгдээд ороод ирсэн ийм бүс орж ирж байна. За тэгэхээр дээд цэгийн баримжаануудын хувьд бид нар хэдээр авах вэ гэхээр 57 40 57 50 60 хавцаа дээрээс эсвэл шууд мэдээний өмнө сэйл гэсэн байдлуудаар ингэж ийм хоёр юм дээрээс. Ер нь бол яг одоо бол ороод ирсэн байгаа. Эсвэл баг шууд сэлийн захиалга хийхдээ ийм цэг дээр ороод ирсэн байна гэсэн үг байна. Энэ дэлгэц харагдаж байна уу? Харагдаж байна. Мэдэн дээр үсэх боломжгүй юу? Мэдэн дээр баг зэрэг өсөлт гарна. Тэгээ мэдээний энэ өсөлтүүдийг бид нар одоо энэ бол actual дээр ороод ирсэн байгаа энэ хандлагууд дээр харахад бол хас 3.5 сая гээд ингээ ороод ирж шүү дээ. За тэгээд эндээс дээшгийн бүр хэр хэмжээний өсөлтүүдийг хийгдэх. Ер нь бол forecast бол хас 1.4 сая actual гэхээр ер нь бол бараг нас 3 саятаагаар ороод ирэх байх. Тэгэхээр энэ дээрээс уншилтуудыг одоо орж ирэхэд бол нэгдүгээр мэдээний өмнө төрүүлээд ингээд өсөлтүүд хийгдэж байгаа. Тэрэн дээрээ ингээд шалгалтаараа өсөлтүүд хийгдэж байгаа. Хоёрдугаарт яг өчигдрийн энэ арилжаанаа ерөнхий прогнозоор дээшээ цэгүүдийг гаргаж ирээд ингээ багцаа өгдөн. За одоо эндээс багцаа авахд бол энэ нэгэн алдараа дотгошоо орж ирж байгаа ийм өсөлт харагдаж шүү дээ. За тэгээд энэ дээр маань 15 минут дээр ийм channel өгөгдсөн орж ирж байгаа ингээд тий. За энэ channel-ыг бол бид нар өчигдөр бол яг энэ дээр бол трендийг бол дуусганаа гэдэг ингээд дууссан. Эндээс бол байер орцсон байж байгаа хэвээр ороод гаралтуудыг хийгдсэн. За дээрээс нь дээшээ өсөлтүүдийг 55 60 70 хүртэлгээд ингээд хийгдсэн бол өшөө дээшээ ингээд өсөлт хийгддэг. Яг энэ цэгэр дотор орж иж байгаа энэ бүсийг анхааралтасаа ажиллах юм бол яг энэ зэтэр ингээд мөртлөгөө өгдсөн энэ дэр. За яг энэс ингээд томруулаад харъя заа. Энэ дээр ингээд мөртлөгөө. Энэ бол бас цэвэрхэн мөртлөгөө өгдсөн байгаа гэж. Тэгээ мөртлөгөө мөрнөөсөө дээшээгээ трендийнхаа лайны дагуу ингээд өсөлт орж ирээд одоо энэ урдаас орж иж байгаа трендүүдээс full back хийгдэх гээд байгаа. Нэг ийм дүр зураг харагдаж байна. За бидний хувьд бол мэдээ яаж ах нь бол нэг тийм өндөр ач холбогдолтой юм бол биш заяа.
Техник шинжилгээний дагуу орно. Тэгээд ерөнхийдөө бол мэдээ яаж багцаагаар гарах вэ гэдгийг бол мэдсэн байгаа учраас хасагдаа гарах юм байна. Тодорхой хас 3 сартаа гарах юм байна. Яг мэдээ гарлаад дэвшээ нэг жижигхэн савлт орж ирлээ. Тэндээс буцаагаалсан хэл гэдэг ийм асуудал яригдана гэсэн үг байна. За тэгээд энэ тэрэнд энэ сувгад хувьд бол одоо бид нар дээшээ оройн цэгийн хязгаарыг яаж дуусгах боломжтой вэ гэдэг талаар өчтөрийнхаа шинжилгээнд дээрээс дахиад үргэлжлүүлээд томруулах ажиллагаа хийгдэнэ. За тэгээд тэр томорж байгаа ажиллагаан дээрээс яг энэ өчтөрийн шинжилгээ үе тусдан задлж дахиад ярий заяа. Яагаад дооцог болчихоо? Яагаад ийм болчихоо гэдэг талаар. За энэ зураг л ингээ байж байгаа юм чи шинээр зураг. За энэ зураг бол ингээ хөдөлгөөнгүй ингээ байгаа заяа. За ингээд нэг юм зурагтаа дахиад нэг юм зурагтаа ингээ хоёр зурагтаа болчихж байгаа гэсэн үг. За тэгээд За тэгээ яг энэ дээр би өчтөр шинжилгээг задлж дахиад ярьж өгөө. За яаж энэ дооцог ингээ гарчваа, яачваа гэдэг те. Ер нь бол хязгаар ингээ дууссан. Өсөлтүүд тэгээ дээшээ өсөлтүүд үргэлжлээ. Эхний нөгөө нэг 50 то 70-д эдэтэж цэг дээр ирлээ. Дахиад доош уналтуудыг нэг 5-10 минут тарлаа уналт авахгүй дараачлаа ирдэ ш. Тэгээ яг энэ бүс дээр мөрдлгөн мөр овцсон байгаа учраас бид нэр өнөөдрийн дээдлийн оройн цэгийг яг эндээс хамгаалтаар аван нэгдүгээр хоёрдоос урдаас орж иж байгаа цэгүүдэрс ингээд хоёр байдлаар хамгаалтаар ингэж тооцоолно заяа. За тэгээ одоо энэ хоёр дээр яг туссан шинжилгээ хийж харуулъя. За яаж шинжилгээ орж иж байгаа гэдэг талаар. За энэ ингээд би засаж байгаа тийгч. За тэгээд нэг өөр зургал дээр болохоор ээж дүрийн ерөнхий moving average-ээр орж иж байгаа энэ сүдийг бас харж хэрэгтэй. Одоо ингээд ерөнхийд нь харж байгаа. За 15 минут дээр яг ямар шоу багцааны хаан байдалтаар явагдаж байна гэдэг энэ цэгүүдээ харж хэрэгтэй. За доод цэг бол 38, дээд цэг бол ингээд дорогдсон байгаа юм байна тий. За тэгээд дээд цэгийн ерөнхий хязгаараа хувьд бол яг урдаас орж иж байгаа хэсэг дээрээс нэлээд оройлцсон байгаа байдал харагдаж байна. За тэгээ яг энэ хоёр дээр. За энийг ингээд бас тусна ингээд тавигдчихэ. За крууд бол дахиад шинээр зураг орж ирлээ. За 5 метр орлоо. За insert индикатор. Цэнгүүнээ индикатор татах сайтн дээр тэрийг татах юм хийгээрэй. За яг энэ дээр ингээд мөрдлөгөө мөрөө өгдөж байгаа. За эндээс нэгдүгээр бай гаргаж. Хоёрдугаар өчтөрийн арилжаанд хамаарлалтаар яаж хөдөлсөн бэ гэдгүүдийг энэ дээр зөвхөн 5 минутаар нь шинжилгээ хийж харуулъя. За уншилтаа ихтэл Азийн орж байгаа арилжааны ерөнхий овцсон байдлуудыг 8 гэж тооцоолох юм бол одоо энэ хэсгийг ингээд за энэ хэмжээ бол 8. Манай арилжаа дээш нэгэн алдаа өгдсөн. Доош уналтыг ол гэсэн даалгаар өгдөж байгаа. За дээр нэгэн алдаа өгж байгаа учраас доош орж иж байгаа уналтын хувьд бол 5-аар 2 удаа ингээд байдаг гэдэг ингээд ярьжсэн шүү дээ. За тэгээд 5-аар 2 удаагийн уналтуудын хувьд өөрөө яаж унсан бэ гэхээр эсвэл 8-аар 1 ч мөнгө уналт хийгдсэн байх хэвээр. За ингээд за тэгэнгүүт 8-аар 1 унаад буцаад дээдлийн хэсэг дээрээ доор орж иж байгаа алдаага доороо ингээд тавигдаж байгаа. Ерөнхийдөө бол дээрээсээ доошгоо одоо бүтэн орж иж байгаа энэ хэсэг дээрээс за ингээд эндээс бүтэн орж иж байгаа энэ хэсгийг бүтнээр орж иж байгаа энэ хэсгийг одоо ингээд 8 гэж үзвэл манай арилжаа нэмэлтээр доош орж иртээ 8 гэдэг.
Ингээ ерөөсө 2 удаагийн байдлуудаар ингээд үргэлжлээд унаад ороод ирсэн ийм болцсон байна чи. Тэгэнгүүтлээ энэ дотор орж иж байгаа бүсийнх нь энэ хэмжээ. За яг энэ хэсгийн хайрцаг дээр мөрдлөгөө мөр үс. За мөрдлөгөө мөрнүүдийн хувьд бол дээшгээ таргетуудаа яаж үзэх вэ гэхээр эхлээд хүзүүн экран шуумуудын бүтцийг нь анзаарч харах юм бол бага зэргийн далирсан байдалтай дээш өсөлт хөрвүүлж байгаа. Тэгэхээр бид нэр дээш өсөлтийн цэгүүдийг тодорхойлоод ол гэсэн даалгавар дээр бол хамгийн ихний байдлаар бол толгой хэмжээг ингэж тавигдах нь шүү дээ. За толгой хэмжээ бол яг урдлынхаа хэсгээр ингэж тавигдаад байна. За энэ дээр бол ингээд техник магадлал дуусч байгаа юм байна. Тэгээ 57 10 дээр. За энэ зураглал урдаас орж иж байгаа энэ цэгүүд дээр таарж гин үгүй юу гэдэх нь шалгачих хэрэгтэй. Одоо нэг мөрдлөө мөрний дооцгийн хэмжээгээр 57 10 дээр ингээд адилхан дуусч штэ. За тэр нэг Аз орж иж байгаа цэг хэсгээр 261-ээр ингээд дахиад дуусч байгаа учраас 57 15 гэж байгаа энэ цэгийг бол дээд цэг мөн гэж үзвэл болохоор ийм нөхцөл байдал үүсч харагдаж байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ одоо дахиад нөгөө өсг рүүг орчихё. Нөгөөдөг чи хайччлаа. За энэ хэсгээр ингээ өчтөрийн байдал дээр ингээ харах хэрэгтэй. За нэгдүгээрт, хоёрдугаарт өчигдрийн арилжаатаагаар ямар нэгэн хамааралтай өөрөө яаж хөдөлж байгаа гэхээр энэ дотор орж иж байгаа бүх хөдөлгөөнүүдийн хувьд бол тэнцүү өдрийн рейнж бол маш цэвэрхэн ингэж хөдөлгөөн орж ирээд байгаа шүү дээ. Өдрийн рейнж цэвэрхэн. Одоо сүүлийн 4 өдрийн хөдөлгөөнүүдийн хувьд бол баг ижилхэн ингээд ийм рейнжийг гүйцэтгэж ороод ирсэн. Энэ ингээд юугээрээ тренд ингээд үүсгээд ороод ирсэн ийм хэмжээтэй гэр тий. Тэгвэл өнөөдрийн арилжааны дээр рейнжүүдийг тодорхойлох юм бол бас энүүгээр ерөнхий хаан авагдчих болно гэсэн үг байхгүй. За энэ хаан бол дараачийн левелээр дээш орж ирж байгаа. Одоо үндсэндээ бол мөрдлөгөө мөр нэмэх нь дахиад мөрдлөгөө мөр буюу максимал байд дээр очих 57 70 80 дээр. За ингээд 57 70 80 хүртэл дээр. Зэк. За тэгээд энүүгээр ингээд баримжаас хаана авах вэ? За тэгээд одоо өдрийн рейнж бүхлээр нь яг Азаас хэсгүүд дээрээс өргөлж орж ирнэ гэх юм бол 57 60 70 хавцаа дээрээс ингээд сэл ийм цэг оруулж ирэхээр ийм нөхцөл байдал орж иж гэсэн. За яг тэр цэг дээрээс юу тодорхойлогдоод гарч иж байгаа өчтөр самарлтаар мөрдлөө мөрний бактериан орж ирээд дуусаад цэгүүд нь дуусаад орж иж байгаа. За яг одоо бол эхний магадлалаараа дуусаад ороод ирсэн. За цагийн баримжаа бол 9 цаг 40 минут дээр орж ирж байгаа. Ямар нэгэн байдлаар маркетинг хуурал юм уу ээлж тийм сүүслийн бүсдэр орж иж байгаа юм бол харагдахгүй байгаа тийм. За муу гэж бол бас ханжина гэж ингээ зааж байна тий. За ингээд эхний бай бол одоо ирсэн байгаа энэ цэг. За энэ нь болохоор 261-ээс орж иж байгаа. За эхний 30 pip энэ цэг энэ дээрс хий. Эхний 30 pip. За яг одоо sell гэдэг ийм команд руу орох нь. За sell-ийн захиалгуудын хувьд бол ерөнхийдөө бол дээшээ таргет байгаа учраас одоо шалгалтаараа ингэж хийгдэж байгаа. Ийм захиалга байж байна. Ингээ эндээс хэдүүлээ 30 pip ямар ч юм бидэнээс за эндээс 30 pip гэдэг нь одоо бол 57 дээр орж байгаа 56 70 56 50 хүртэл гээд сая орцсон байгаа шүү заяа. За тэгээ эндээс ихний захиалга ингээ ойлгосон хэлгээд ингээ хийгдсэн. Энэ хин дуурайд байна энэ. За ингээд селлинг захиалга бол болчихж байгаа юм байна. За энэ бол эндээс одоо 30 pip бол магадлалаараа ярихад бол яг Аз рейнжээс хараад бол дээшээ таргет нь дуусч байгаа. Урдаас орж иж байгаа эсвүүдээс таргет дуусч байгаа. Урдлаа орж иж байгаа эсвүүдээс таргет нь арай дутуу байдалтайгаар за M15 мөвөө ирж дээшээ тулаад ороод ирсэн. За ингээд 3 4 нөхцөл ороод ирчихэж байгаа. За энэ дээр нэмэлтээр нөгөө нэг нөхцлүүдээр нэмэх хэрэгтэй ээж дөрөв. За эндээс харахад бол онолтын хувьд бол хэд хүртэл унахаар вэ гэдэг зэгүүд нь харагдаж байна. За 30 pip бол асуудал юм байна.
56 80 хүртэл. За ингээд энэ хоёрын хооронд бол цахилгаан хийж ингээ гараа авчих юм байна. За. Тэгэхээр сэл орцсон шүү. За. За энэ дээр бол ингээд ийм нөхцлүүд орж иж байгаа. Одоо өдөр ээж дөрвийнхээ нөхцөлөөр дахиад юу арах вэ? Энэ бол маш цэвэрхэн ийм түнэл. Одоо 1 2 3 4 удаа ингээд дөрвөлж орж ирээ. Дахиад мөрний эхний мөрний хэмжээ чи өөрөө дээшээ таргетаар орж ирээ. Азийн рейнж өөрөө дээшээ таргетаар орж ирээ. Ингээд 4 5 нөхцлүүд ороод ирж байна. За тэгээд одоо өдөр яах нь вэ? Sale гэдэг ингээд дараад ороод ирэх юм шүү дээ. За sale бол ингээд орцсон байж байгаа. Мэдэнэ. Оо зөв. Окей. За. Ааха. За ингээд болцсон байгаа шүү. За одоо энэ дээр нэлээд олон нөхцлүүдээр бид нэр ингээд sale-ийн нөхцөл 4 нөхцөл ингээд хангалтад ороод ирчихэж байгаа учраас sale гэдэг ингээд хийгдчихэж байгаа. Амарцсан 30 бибигээ ингээд дэдэл авчих. Жак. За тэгээд энэ дээр хэдүүл 30 пип яг ороод ирсний дараачаас өөрөө яаж орж ирэх вэ гэхээр энэ хүзүүний Никлан шугам дээр full back орсон байгаа учраас за тэрийг харах хэрэгтэй. Доошо тарагдаад хүзүүний Никлан шугам гэж юу яриад байгаа гэдэг хараа л да. Мөрдлөө мөрөг энэ дээр ялгаж харж чадахгүй бол би энэ дээр харуулъя. За яаж мөрдлөө мөр болчиход байна гэхээр. Энд нэг ийм. Тэнгүүтээ эндээс дахиад ийм. Тэнгүүтээ эндээс дахиад ийм байд. За энэ хэсэг мөрдлөө мөр гэдэг. Никлан буюу хүзүүний шугам гэдэг чинь энийг хэлээд байгаа. Ийм. За тэгээ манай харилж байгаа ингээд баг зэргийн налуугаараа ингээд орж сууж шүү дээ. Энэ ингэсгээд ийм хүзүүний шугам. Тэгэхээр ингээд Никланы шугам дээрээс full back боцож байгаа учраас бид нар ихний байг ол гэвэл ийм хэмжээр ингээд тавьчих байхгүй. Тэгээ одоо бол ингээд энэ мөрний хэмжээ бол дээшээ болцоо гэсэн үг заа. За дээшээ одоо ингээд дахиад level тавиал ингээд тавьчих нь шүү. Тэ? За ингээд sell ингээд явуулчлаа. За ойлын захиалга бол одоо ингээд болцсон 30 пип болсны дараачаас яг энэ хэсгээр одоо яг энэ хэсгийг жижигхэн хэсгийг харж ш. За энэ хэсгийн жижигхэн хэсгээр энэтэй ийм төстэй үзэгдэл бас болж байгаа гэдэг нь бол харагдаж байна. Одоо ингээд ийш яг энэ жижигхэн хэсгийг харж ш. За энэ жижигхэн хэсгээр буцаад бас Никланы шугам мөртөл. Бид нар энд ирэхэд бол 30 пип бол гарчихна. Бид нар дээр бол энэ баг орой дээрээс хэлсэн ш. Тэ? За тэгээд гарлаа орлоо гэдгээ хэлээд авчулах зүгээр шүү. За яа. За энэ хин санаа алдаад байна аас. Микрофоноо хааш. За ойл дээр одоо бид нэр мэдээний хувь дээр ямар захиалга хүү гэдэг ч юм бол тодорхой болсон байж байгаа. Эхний таргет энэ үү эсвэл энэ дээцэг байж болох уугүй гэдэг дээр л бооц тавигдаж байгаа. Одоо бол энэ дээцэг байх боломж бол маш өндөр байж байгаа. Нэг шалгалт хийгдээгүй. За нэг шалгалт нь болохоор ямар шалгалт вэ? За энэ бол ингээд оройн цэгийг аваад ороод ирсэн. За ийш оройн цэг гэдээ аваад ороод ирсэн. За ийш оройн цэг гэдээ бас аваад ороод ирсэн. За энэ дөрвөн цаг ээж дөрөв юм дээр бол бас арай юм дээр бол заагдаагүй. За яг энэ хэсгээр бол хараад дээшээ энэ бүс рүү ороод ирсэн байгаа учраас буцаад энэ бүс рүүгээ
орж ирээд доошоо цэг дээрээс дахиж fullback орж ирээд дээшээ. Ийм хүлээлт байгаа заа. Ийм хүлээлт байгаа. За энэ хүлээлтийг жоох ингэсгээ тавьчихлаа. Ерөнхийдөө бол одоо эдгээр өнөөдөр бол бас нэлээд дайггүй өндөр хэмжээний forfeit авна гэж тооцоолох юм бол 57-80 хавцаа 90 хавцаа дээрээс ихтэй шлээ өсвөл. А мэдээний прогнозуудыг харахад ихтэй шиг өсөх вариант бол байхгүй болчихсон. Өсөлтийн хувьд бол одоо ингэ хязгаар нь дууссан. За тэгээд одоо нэг юм дээр шалгалт хийгдээ. За нэг юм дээр. За нэг юм гэдэг нь одоо юу харагдаад байна гэхээр урдаас орж иж байгаа одоо энэ тренд лайнууд энэ хэсэг. За одоо бол ингээд яг өчтөр оройнууд full back-ууд орж ирээд ингээд яг оройгоо цэвэрхэн зохио ороод ирж шүү дээ, тэ. За бүгд бол юун дээр sale бол хийгдсэн байгаа шүү цахилгаан дээр. За тэгээд одоо зөвхөн Аз дээр өөр дээр шинжилгээ юм. Зөвхөн өөр дээр. За зөвхөн өөр дээр нь яаж шинжилгээ хийх вэ гэхээр за одоо энэ хэсэг дээр. За энэ хэсэг дээрээс харахад манай арилж байгаа бол 138.2 гэдэг бүс дээрээс яг өчтөрийн хувь дээрээс таарахад бол ингээ ороод ирсэн харагдчихсан. За 138.2 гэдэг маань энэ хэмжээг хэд гэж үзье? 8 гэж үзсэн шүү дээ. За тэгээд дээшээ орж иж байгаа 138 гэхээр энэ хэдэн хайрцаг явцсан байгаа гэсэн үг юм. 3 хайрцаг. Тэрийг нь би бичүүлсэн хэдих үү? Энэ бол ингээ 138 байгаа учраас ингээ 3 хайрцаг ингээ тавьдаа орж ирж. За одоо энэ дээр 3 хайрцаг 138.2 байгаа учраас бид нар ирээдүйд явагдаж байгаа хөдөлгөөнийг тооцоол гэсэн даалгавар өгдөж байна. За ирээдүйд ямар хөдөлгөөн явагдаж байгаа гэхээр одоо жишээлбэл 8-ны 1-ээр байгаа тохиолдолд би яаж шийдэг вэ гэдгийг зааж өгч өссөн шүү дээ. За тэгээд одоо энэ тохиолдол дээр яах вэ гэхээр за эднийг та нарыг сайн бичээд яваад байгаараа заа. Бичээд яа. 8-ны 1-ээр бол яадаг юм, 1-ээр бол яадаг юм. За одоо энэ тохиолдол бол 8 нэмэх нь хэд болчиход байна? Хэд болчиход? 3 болчиход байна шүү. За 8 нэмэх нь 1 байвал яадаг вэ? Би өчтөр ярьсан та. За ийм 5 3 1 гэж хэлсэн баха. 8 5 2 1 1 ингэж явуулж байгаа шүү дээ. Тэгвэл одоо 8 3 нэмэх нь 3 байгаа тохиолдол дээр. За энэ дээр бол дутуу байгаа арилж байгаа бол 8 5 5 3 гэдэг. Тэгээ асуудал юу гэхээр ерөөсөө 5 гэсэн л хайрцаг байна гэсэн үг. Энэ дэр. За тэгээ одооны хувьд бол хараа. Манай арилж ирээдүйд яаж үргэлжлэх гэдэг вэ гэхээр хараа. 138.3 гэдэг маань 3 хайрцаг байж байгаа. Манай арилж 5-аар 1 удаа байж болно. Эсвэл 5-аар 3 удаа. Ингэж боддог. Тэгээ энэ бол ирээдүйд хөдлөж байгаа хөдөлгөөн бол харьцангуй том хөдөлгөөн одоо эхлэх чинь гэсэн үг заа. Том хөдөлгөөн. За том хөдөлгөөний рейнжүүдийг тодорхойлолтын дээр 138.2 байгаа тохиолдолд дээр бид нэр сэлийг доошоо их унах юм бол энэ дотор орж иж байгаа хурлууд нь дутуу өсгүүдээр хөдөлдөг. Дутуу өсгүүдээр хуурдаг. Одоо дутуу өсг гэх юм бол 2 1 гэх ингэ явж штэ. Тэ? За яг эндээс одоо байгаа явж байгаа хэсгүүд гэх юм бол 8 нууруу явцсан 5 дутуу байгаа, 3 нууруу явцсан 2 дутуу байгаа, тэмүүлтэй 1 дутуу байгаа. Тэгээ ийм хөдөлгөөнүүд дутуу байгаа гэсэн үг заа. За энэ дутуу хөдөлгөөнүүдээс одоогийн орж иж байгаа энэ хөдөлгөөн одоогийн орж иж байгаа энэ хөдөлгөөнүүдийн хувьд бол энэ урдлынхаа бүтэн хайрцаг руугаа орсон тохиолдол дээр дутуу хайрцнууд нь энэ чинь гарч ирдэг. Одоо жишээлбэл энэ дээр ингээд 2 хайрцаг байж байна. За энэ дутуу хайрцаг нь ийшээ орно гэсэн үг байхгүй. За тэнгуүтэй хэдэн хайрцаг вэ? 5 хайрцаг. Тэнгуүтэй хэдэн хайрцаг байна вэ?
Нэг хайрц гэх те. Энэ хайрц руу төр орж байгаараа. Одоо ингээд онол төх юм бол энэ дээр нэг орж ирлээ, энэ дээр нэг орж ирлээ, энэ дээр нэг орж ирлээ. Ингэж энэ дутлуунууд нь энэ дээр ингэж хийгдэн гэсэн үг байхгүй энэ ийм байдалтай гэж байна. За тэгээд 138.2 дээр орж иж байгаа тохиолдлуудыг ардтан том хөдөлгөөнүүдийг одоо барих орлого хий гэж байгаа ийм үйлдэл дээр яаж хийдэг вэ гэхээр шууд бүхэлдээ өөрөө 8 болж хуураад нэмэх нь ингэж энэ бол ирээдүйд ийм хөдөлгөөн гарах гэж байна гэдгийг одоо тооцолж байгаа ийм хэрэг байж юм гэсэн үг. За эндээс хараад бол 53 22 гэдэг. Одоо эндээс хэрэв үнэхээр онолтын дээр нэхлэх юм бол маргааш нөгөө дөр 7 хоног гээд их үргэлжлээд явчихна гэсэн үг байхгүй. За тэгээд үргэлжлээд доошоо орж иж байгаа ололтуудын хувьд бол $3 хавцааны онолт бас байж болохоор ийм нөхцөл байдал сүүлийн 2 өдрийн арилжааны явц дээр сүүлийн 4 өдрийн арилжааны явц дээр үүсэж байна гэсэн үг. За одоо энэ дээр одоо энэ сувг задрах гэж байна гэсэн үг байхгүй. За энэ сувгийн задралтуудыг дахиад тооцоолоход яаж тооцолдог вэ гэдгийг асуучаад авчих. За энэ өсөлтүүдийг тооцоол хийгдэхэд энэ доор орж иж байгаа энэ цэгүүд байгаа шүү дээ. Эдгээр дээр орж иж байгаа энэ цэгүүд. За одоо энэ дээр ингээд би наар удаач тэ. За энэ жишээлээ 1 юм аа. Энэ 2 3 4. За ингээд 4 удаагийн байдлуудаар ингээд ороод ирсэн. За дээр орж иж байгаа хэсүүдийг харъя. 1 2 3 4. Энэгээр ингээд трендүүд хийгдэх. Тэгэхээр энэ тренд бол одоо задрах болцсон байгаа гэсэн үг байхгүй. За тэгээд бидний бол энэ трендийг яаж задлах вэ? Цаашаа яаж үргэлжлүүлэх боломжтой вэ гэхээр энэ хэмжээг хэд гэж үзэх вэ? 8. За тэгээ одоо энэ энгийн стандарт явагдаж ирсэн энэ хэмжээ маань задрна гэсэн үг байхгүй. Одоо задрах юм бол ингээд үзчих юм бол энэ дээр үзэх. Арай томруулж штэ 8 дараа хэд байх вэ? 13. 13. За ингэсэгээд. Энд. За тэгэнгүүт одоо хараа эдгээр нэг иймэрхүү рейнж ингэж авах юм шүү дээ. 13 гэдэг тийм ийм байдалтай. За энэ шоу одоо бол ингээд өнөөдрийн хувьд барыг ингээд трендүүдийг задрахаар ийм тохиол гарч ирж байгаа юм. За ойл дээр өөр бид нар шинжилгээнүүдийн хувьд бол бас хийх гэдэг шаардлага байхгүй. За дээш нэг таргет илүү байдалтай байж байгаа. За саяны энэ онолтыг хэдээс 30 пип дээр явцсан уу? 20 пип явсан байна тий. За яг 20 пип явцсан байж байна. За тэгээ одоо хараа мэдээний өмнөх импактуудыг хэдэлээ харан заа. Мэдээнээр яаж арилж байгаа гэхээр баг зэргийн дэш өсгөх нь сэл. За ингээд бэлэн байдалтай байж яах нь. За ойл дээр бол ингээ окей болоо. Энэф хангалттай болчихж байгаа. Өөр анхаарал ш дээш дөрмөрийн зургууд бол байхгүй. За дээш левел 1-ээр орж ирэх юм бол тэр энэ дээр нэг юм левел байж байгаа. 56 80 биш ээ. 57 40 50 гэдэг. Нэг ийм левел байгаа заа. За бусдаар бол өөр левелүүд бол нэг хайтар байхгүй. За одоо өөр юмнууд руу орё. Nasdaq гэдэг рүү орё. За Nasdaq. За Nasdaq дээр
За нэлээд өндөр хэмжээний ийм өсөлтүүд бас үргэлжлээ явагдаж байна. Дээшээ за өчигдөр бид нар энэ хавь дээр сейл орсон санагдаад байна. Энэ хавцаанаас тий. За эндээ сейл орлоо. Доошоо уналт нь энэ дээр нэг 20 30 долларын уналт хийгдсэн үү гэдэг байна. Хэдээр онц. За 10 хэдэн доллар онсон юм. За тэгэнгүүт дээш дахиж ороод дахиад уналтаараа ихтэй 50 60 доллар уналт байна. Энийг гүйц товсон аваагүй юу? За Nasdaq дээр нэг юм болсон байж байна. За Nasdaq-ийн хувьд гэх юм бол энэ дээш орж байгаа өсөлтүүдийн хувьд ингээд үргэлжлүүлээд харах юм бол урдаас орж байгаа оройн бүсүүдийг бол хангалттай хэмжээгээр даваад ороод ирсэн. За тэгээд энэ дээр за энэ дээр ингээд ерөнхийд нь ингээд харах юм бол энэ хэсгээр дээш доошоо хэлбэлцлийн хэсгээр доор ингээд хоёр суур гаргасан байгаа харагдаж байна. Энд за энэ суур ингээд дээш гаргахаар ийм боломжтой байдлаар харагдаж. Энэ бол урдлын яг хүзүүний шугам дээр full back орж ирээд дахиад хоёр дахь удаага орж иж байгаа байдал харагдаж байна. За энэ дээр хардаа дээш доошоо хэсгээр double top өнгөтлөө double top-ийн хэмжээнд дээрээс дахиад шалах хэрэгтэй юм байна. За double top. За double top гэхээр энд харагдаж энэ хэмжээ. Энэ. За энэ хэмжээ дахиад доош оноод ингээд double top өөр хэмжээгээр өрхийд ороод ирсэн. Дахиад дээш өсөлтөөр үргэлж байгаа юм байна. За ингэсэйгээд. Тэр Nasdaq-ийн хувьд бол full back орж ирэхэд нь дахиад дээшийг өснө гэж ингэж тооцоолохоор ийм болж шүү заа. За. За сая юу өстэй карт дээр бас мэдээ орж ирсэн байгаа. Карт дээр за кадын хувьд бол ингээд трендүүдийн бүсүүд дээрээс хийгдсэн. Энэ хэсгүүд дээр саргаад дээш кадмон ийм өндөр хэмжээгээр доош нумалт орж ирэнгүүтээ буцаагаад доош ингээд унж байгаа байдал харагдаж байна. Юу өстэй кад дээр бол унал дахиад үргэлжлэнэ доошоо. Тэгэхээр дээш баг зэрэг өсөлтөөр хийгдсэн кадыг дахиад унгаад авах хэрэгтэй нэ доошоо. За тэгээд өөр одоо евро USD за алтан дээр за алтны хувьд бол бид нар байтай байж байгаа. За алтны бай орох болсон шалтгаан нь өөрөө юу вэ гэдэг талаар эхлээд яриг те. Impact list. Окей. За. За ингээд gold. За gold-ийн хувьд гэх юм бол хараа эхний бид нар шинжилгээ хийх дүрэн бол өөрөө яаж орж ирэх вэ гэхээр ээж 4 дээрээс хам авч явах хэрэгтэй. Ингээ эхлээд ээж 4-ийн хам. За ээж 4 дээр орж байгаа энэ хам өөрөө ямар очтой хам вэ гэдгийг гаргах нь шүү дээ. За яг уртлын эсүүд дээр нэг иймэрхүү сувг үүссэн байж байна. За энэ сувгуудыг яаж татах вэ гэдэг талаар та YouTube дээрээс үзээд авчаарай заа. За яг энэ сувг дээрээс хараад энэ хэмжээ өөрөө 8 нэмэх нь 8 дооцох дээр нэг дутуу. За яг ийм үзэгдэл нэгээр дутуу байгаа тохиолдол дээр алт маань яаж хөдөлдөг вэ гэдэг бид нар өчигдөр crude oil-ийн хэсэг дээрээс харсан. За тэгэнгүүтээ левел нь дахиад нэгээр дутуу орж иж байгаа. За дараагийн левел нь ийшээ ингэж орж иж байгаа. Тэгэхээр одоо бол gold-ийн хувьд дээш өсөлтөөр 1514 гэдэг. За энэ хүртэл ингээ харах нь. Эний дээшээ гараад дахиад full back хийгээд дахиад ийшээ. За алтны хувьд бол buy position бол хадгалаад үлдсэн байгаа. За buy дээр бол үргэлжлүүлээд явуулна. За энэ том зураг бол нэг юм H4 дээр. За тэгэнгүүт H4-ийн том зурагтай болсон бол одоо эдгээр юун дээр орох вэ гэхээр арай жоохон бага зураг руугаа итгэнэ шүү дээ. За gold vehicle бол ингээ 3-ороо ороод ирсэн. Ингээд энэ 260 ингээ орой зөгцсөн. Буцаад яг 2.0 дээрээс ирээд full back буцаж байгаа. Дээш өсөлт нь явагдана. За H4 дээр нэг иймэрхүү. За тэгээд өшөө.
За шүү. За би энэ дээр дахиад шинээр гол нээч. Металл. За. За ингээд одоо ийм 5 руу, ийм 15 руу ороод дахиад багцаа өгдөх нь шүү дээ. За ингээд ийм 15-ын ерөнхий зургал дээрээс харахад бол ингээд баг зэргийн онол төсөлтөөр доод зэгээрээ баг зэргийн момолт байдлаар хийгдсэн. За оцоор за ингээд одоо 15 минутаар юу болох вэ гэхээр сүүлийн өдрүүд дээр үргэлж явж байгаа хэсгүүдийг ерөнхийд мандалж харах хэрэгтэй. Тэгэхээр сүүлд орж байгаа хэсгүүд дээр ямар манзарж юм гэхээр нэг иймэрхүү тренд үүссэн байгаа харагдаж байна. Дооцгоор ингээд хийгдэд ороод ирсэн. За энэ тренд маань 1 2 3 4 удаагийн байдал дээр доогоороо тренд үүсгэснээр дээшээ фул бак орж ирээд задраад дахиад энэ хэсэг дээр нэг дабл топ энийг индекстэй тун төстэй хөдөлсөн байгаа харагдаж байна л да. Индекс дээр. За ингэсэгээд. За энэ стерийн бүс үүссэн юм байна. Энэ дээр одоо ингээд сайдвейгийн бүс, сайдвей нэмэх нь өөрөө сайдвейгээд өөрийнхөө бүс рүү ороод ирсэн. Дээш өсөл фул бак хийгээд дахиад өснө гэдэг нь тодорхойлсон байгаа юм тий. За. За ингээ алтан дээр бол ингээ бай позишн бол дээшээ 1400 биш 1514.15 хүртэл дээш өсөлтөөр үргэлжлэхээр иймэрхүү нөхцөл байдалгаар ингээ хийж. За шууд 5 руу орууллаа. За 5 дээр юу болж байна яаж гэхээр индикаторуудаа ингэсээ таарч. За ерөнхийдөө бол маш идэвхтэй арилж хийгдэж байгаа. Өнөөдрийн хувьд бол Азийн бүсүүд дээр Азийн хувьцаа бонд индексүүд дээр бол индексүүд Аз дээр бол голцоо хөдөлгөөн орсонтой яг адилхан ингээд доллар ханш чангарсан эсвэл компанид хувьцаан дээр өөрчлөлт гарснаас болоод алтан дээр уналт өгөөд буцаад дээш өсөж байгаа байдал харагдаж байна. За цаас дараачаас дээш өсөлт хийж бид нар энэ уналтын хэмжээ өөрөө хэд вэ гэдүүдийг ихлэ багцаа авах хэрэгтэй. За уналтын хувьд $11 гэдэг ерөнхийдөө бол хамгийн бага рейнжээр бол хөдөлгөөн бол хийгдсэн байгаа л харагдаж байна. За тэгээд өчтөр уржтрынхаа ерөнхий хувьцан байдлуудаа харьцуулаад харах юм бол өчтөр бол ингээд 200% хийгдсэн. За өчигдрөөс өөрөөс нь хамааралтайгаар байдлаар яаж хөдөлгөөн орж ирсэн бэ гэхээр за доош орж байгаа хэсэг нь бол 23.6 дээрээс хийгдсэн байгаа юм байна. Тэгэхээр дээшээ дахиад өсөлтийг үргэлжлүүлж харж байгаад за дараагийн левел бол 1514 энэ дээр. За crude oil маань 30 унтсан уяасаа юу болов? За хангалттай 30 унтсан байж байна. За хангалттай унсан харагдаж байна. За тэгээ өнөөдрийн норм crude oil 30 пип болцсон бол хааж болно. За. Болцсон. Сэлэр. Тэ. Ер нь бол доош явна. Одоо мэдээ гартал. Тэ. Юу? Өгсөн шүү дээ. За, жилийн дараа. За. За, окей. За, норм 30 пип болцсон байгаа. За, тэгэхээр одоо ингээд бидний мэдээний өмнөх байдлаар харахад бол Аз дээрээс хагаад дууссан, урдаасаа дууссан. Тэрний уртлын хэсгүүд дээрээс энэ бол ингээд дууссан байдалтаар байж байгаа. Ерөнхийдөө өчтөр уржтрын арилжаануудын нийлбэр арилжаагаар тооцоолж харахад ирээдүйд гарч байгаа хөдөлгөөн нь тэрэн дээр $3 хүртэл хөдөлгөөн.
Бичээд байгаа. Тэгэхээр тэрэн дээр $3 хүртлийн хөдөлгөөн гарна гэхээр уналт яваад ихсэн тохиолдол дээр нь $1 уналт яваад ихсэн тохиолдол дээр нь дахиад үргэлжлүүлээд сэл яваалаа $3 ийм бүтэн ренжийг барьж болохоор ийм төлөвлөгөө гарч ийн гэсэн үг байхгүй. За тэгээд энэ бол өнөөдөр 3 дахь өдөр байгаа учраас 4 дахь 5 дахь хүртэл хугацаан дээр доошоо дахиад уналтыг үргэлжлүүлж харахаар. За ингээл нормод яг хангалттай ойлголтоор хийгдээд гараад шуналтахгүй ингээд яваад тахаар бол бид нар одоо 30 бп хийцэн. Мэдээгээр бол угаасаа крууд бол хастай гарна. Хастай гараад дээшгээ дахиад яхаа. Татгаар нь дахиад сэлдэнэ гэдэг. Тэрийг бол ойлгоцсон байгаа тий. За тэгээ мэдэн дээр бол угаасаа унах нотор болцсон байдаг юм байна. За тэгээд одоо доошоо ингэ хийгдсэн. За гарах хэвээр хүмүүс нь тэгээд гараад явчаа. За голдер бай. За Nasdaq дээр өдөр захиалгатай байгаа. Бас Nasdaq дээр. За Nasdaq-ийн баг зураглуудыг дахиад нэг зураад хийгдэх. Ямар шүү хадталтайгаар орж иж байна яаж байна. За. За. Аха. Тэгээд нөгөө нэг үнсэн За Nasdaq дээр Nasdaq бол дахиад өснөгцсөн байгаа. Энэ ерөнхий одоо ингээд Азиас агуулгад дээш өсдөгөд евродор уналт байхгүй Америк үргэлжлүүлээд дээш өсөлтийгдээд явагдаж байгаа. Энэ хэсэг орж иж штэ. Тэгэхээр энэ хэсэг дээрээс харахад бол хараа биржүүд эсрэгээр орж ирээ солигдолтууд дээр эсрэг хөдөлгөөн гарч чадахгүй бол бүх биржүүд нийлж байгаа өсөждөг. Тэгэхээр одоо бүх биржүүд нийлж байгаа яаж өсгөхөөр одоо иймэрхүү трендээ сууг үүсгээл нэг дагуу байх. Өсгөө өвчдөг байхгүй ингээд. Мэдэн дээр орно штэ. За тэгээд яг орон цэгээс одоо бид нар яг орон дээрээс нь бол орчтойгоо жоохон доороос орсон 43 бп онолт хийгдсэн байж байгаа. Гэхдээ та энэ орсон зээлүүд бол хангалттай 30 бп гараа явцсан байж байгаа. Мэдээ гартал 30 минут хугацаа байгаа. За сая 10 цаг 00 минут дээрээс долларын мэдээ оржсон home sales, new home sales. За энэ бол нэг тийм сүртэй мэдээлэлүүд бол биш. Зяк. За рейнж бол $3 рейнж доошоо гэж ингэж харж байгаа шүү. За. Голд бол шууд ер нь бол голден бай өчигдөр орсон бай байж байгаа шүү дээ. Өчигдрийн баяд. Тэгээ өчигдөр бол бас алтан дээр олигтой хөдөлгөөнөөс гараагүй хөдөлгөө. Тэгээ өнөөдөр ч гэсэн бас $12 хөдөлгөөнтэй жижиг хөдөлгөөн орж иж байна л да. За сая 10 цагийн home sales дээр подкаст ногоо орж иж байгаа юм. За тэгээд одоо 10:30-аас энэ мэдээг өдрүүлж байгаа. За S&P 500 бол бас 3 орнуудаар давхар шалгалтууд орж ирээд хийгдсэн байгаа юм байна. За голдын хувьд бол өсөлтөнд чиглэлэн дээшээ 1514 хүртэл байгаа. За та юу яагараа энэ 100-аар орж байгаа линкүүд дээр бүгд өөрсдийнхөө зургуудыг тавиараа заяа.
За тэгээд би энэ 100 мөр зэгцлэн гэдээ бас амжихгүй байгаа гэдэг зэгцлэн. За эндээс нэлээд олон хасагдах байх. За яагаад хасагдж байгаа гэдгийг хасагдж байгаа хүмүүс мэдж байгаа байлгүй дээ, тэ. За. За энэ олон зурагтай болох. Нөгөө зургуудаа хайгаад олохгүй болчихсон. Зурглуудыг хайж байгаа. Нөгөө нэг зураг нь хайчих жоо. За одоо ингээд чөлөөт ярилцах руу гараа да. Бичлэг унтрал.